Э, G үсгийг байршилж байгаа энэ игнийг үндсэн игнэ гэж нэрлэдэг. За бүгдрээ үндсэн байрал дээр гараа байршуулъя. За чигчиг хуруу, ядам хуруу, дунд хуруу, долоор хуруу. За ингэж байршлах нь. За энэ надаа F G үсгэн дээр юм жижигхэн тэмдэглэгээ гэдэг нь эсвэл зураас эсвэл цэгийн бүрэн тэмдэглэгээ. За байдаг шүү. За бүгдрээ нэраа дунд ядам хуруу, дунд хуруу, чигчуур. За ингэж байна. За үндсэн байрлалаасаа дээдлийн болон доотлын игнэний үсгүүдийг бичихтэй. Хурууга хэрхэн шилжүүлэх вэ гэвэл за танараа. За тухайн үсгээ бичлээ. Буцаагаад үндсэн байрлалтай бичлээ. Үндсэн байрлалтай. Ерөөс үндсэн байрлалаас ерөөс хуруу олдуулж болох нь шүү дээ. Тухайн бичих байгаа үсэг тэмдэгтээ дараад буцаага үндсэн байрлалтай шилжүүл. За энэ бол маш чухал техник шүү. Яг энэ техникийг ерөөсөө алдаж болохгүй байх юм. За одоо бүгд үндсэн байрал дээр урууга байршуулсан юм чинь баруун гарын хуруунуудаар ямар тэмдэгтүүдийг бичих вэ гэдгийг тогтооход айгүй амархан юм да. 6-гийн тооноос доошоо дигнаалдаад ингээ хоошоо. Эдгээр тэмдэгтүүдийг баруун гарны хуруунуудаар бичнэ. За зүүн гараар хуруунуудаар 5-ын тооноос дигнаалдаа хараараа дигнаалдаа. За ингээд эдгээр тэмдэгтүүдийг зүүн гарын хуруунуудаар бичгнэ. За баруун гарны 7 хуруугаар дигнаалдаа тараараа бүгд G үсгнээсээ дигнаалдаа хараад эдгээр 8 товчлуур дээр байрлах үсэг тэмдэгтүүдийг бичгнэ. За дунд хорооны хувьд K үсгээ дигнаалдаа тараараа. За эдгээр 4 товчлууртаар байрлаж байгаа үсэг тэмдэгтүүдийг баруун гарны дунд хуруугаар. За L үсгээ дигнаалдаа тараараа ядам хуруу байршиж байгаа хэл үсгээ. За эдгээр 4 товчлууртаар байж байгаа үсэг тэмдэгтүүдийг баруун гарны ядам хуруугаар чигчүү хуруугаар дээрээс хооших энэ тэмдэгтүүдийг чигчүү хуруугаараа дардаг байх нэ. За одоо баруун гарны зүүн гарны 7 хуруугаар за дигнаалдаа тарь. За энэ тэмдэгтүүдийг буюу энэ 8 товчлуур дээр байршиж байгаа үсэг тэмдэгтүүдийг зүүн гарны 7 хуруугаар. За зүүн гарны дунд хуруугаар за D үсгнээсээ дигнаалдаа тарь. За эдгээр 4 товчлуур дээр байршлах үсэг тэмдэгтүүдийг зүүн гарны дунд хуруугаар. За S үсгээрээ дигнаалдаа тараараа. За эдгээр 4 товчлуур дээр байж байгаа тэмдэгтүүдийг зүүн гарны ядам хуруугаар. За чигчүү хуруугаар мөн дигнаалдаа тарья. E үсгнээсээ дэшээ. За эдгээр товчлуурдаар байрлах тэмдэгтүүдийг зүүн гарны чигчүү хуруугаар бичгнэ. Энэ зурган дээр үсгний урилдуудыг хөнгөөр ялган тодорхой харуулж өгсөн. За баруун гартлын хуруунуудаар бичигдэх үсгүүдийг харуулж байна. За мөн зүүн гартлын хуруунуудаар бичигдэх үсгийг харууллаа. Хэрвээ тухайн үсгийг томоор бичих гэж байгаа бол чигчүү хуруугаараа shift товчийг дардаг. За одоо чинь зүүн гар талын үсгийг томоор бичих гэж байгаа бол баруун гар талын чигчүү хуруугаараа shift товчийг дарж бичих юм. Хэрвээ баруун гарны хуруугаар дарагддаг үсгийг томоор бичих гэж байгаа бол зүүн гарны shift-ийг дардаг. За бүгдрээ үндсэн байрал дээр хуруугаа байршуулж хуруугаа бус дэгнэний үсгийг хэрхэн хуруугаа шилжүүлж бичгийг бүгдээрээ сурлаа. G үсгийг байршилж байгаа энэ игнээ үндсэн игнэ гэж нэрлэдэг. За бүгдрээ үндсэн байрал дээр гараа байршуулъя. За чигчүү хуруу, ядам хуруу, дунд хуруу, долоор хуруу. За ингэж байршлах нь. За энэ надаа F
G үсгэн дээр юм жижигхэн тэмдэглэгээ байдаг. Эсвэл зураас, эсвэл цэгийн бүрэнхий тэмдэглэгээ. За байдаг шүү. За бүгд нараа дунд